Яасан? Шал хэрэг хүнүүц юм шүү. Анхудаа хаусанда ирж бай. Yay! Хармаар байна уу та нар? Худалдаж авсан юм шиг л дээ. Тэ нүг болгондоо ингэж home tour хийгээд худалдаж авсан юм шиг гоё юм шүү дээ. Нэгэн талаа төлж байгаа юм чи. Монгол хүн байна да. Сүргч. Жоохом заав. Дандаа гоё манай халгаар орж ирж байгаасаа тийм минийх үү? Муухай битээ орж ирж байгаа гэсэн чинь ээж нь орж ирж тоолчихлоо. Өдрийн миний бүр алхам 13,000 болсон юм шиг. Энэ хаашаа ч явах гэж бэлтгэр дотор алхасан заяа. Эхний өдөр иймэрхүү орон дээр үлдчихвэ. Нүүлгэлтийн компаниар ер нь бол нүүлгэлт миний бодчихснаас л ер нь амар гайгүйсэн. Би уг нь бол нэг их зардал гарахгүй байх гэж бодсаахгүй яг нэг юм бай өмнөх төрийн гэрээгээ дуусгаад дараахад орж байгаа болохоор гайгүй байх гэж бодсон чинь нүүлгэлт жишээлх юм бол манайх нэг 4 цаг орчим болсон. Цагийн $150 гэлөө дээ. Тэгээ сая жишээлх бол $712 нийт нүүлгэлтийн зардал. Цэвэрлэгээний компани бас дуудсан. Тэгээ шинэ хаусанд орохоор интернет цэвэрлүүлэх хамгийн анх удаа цэвэрлүүлэхэд заавал $300 төлөхтэй тийм ээ. Гих мэтчлийн тооцоолоогүй зардлууд ингээ гарч ирээд. Хөөе. Яасан? Шал хэрэг хүнүүц юм шүү. Хөөе чигш. Прям яас юм бол. Тэст юу вэ? Ийм их зардал гаргацсан. Тиймэр $20,000 зардал гаргацсан байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг мэдээж нүгээрээ чигш. Саяныхтэй хүргэлтийн тэр надад айгүй тий хөөрхөн амар хөөрхөн хоёр тал өрсөн нэг оюут нь хоёр хөөрхөн банд ирээ. Нэг нь бас сурдаг гэдэг чийсэн оюут гэдэг чийсэн. Сүп гэл ямар хийж байгаа байхгүй. Worth it санагдсан шүү дээ. Ямар ч гэсэн нүг идэрч эхлэе. Дараагийн логоор home tour хийж чадах нь. Манай хуучин тавилгууд шинэ байрна гэдэг влог хийх үү. За хэд хоногийн дараа гэрээсээ гарч байна. 88-ийн хотхны тоглоомын талбай руу битгээд явж байна. Энэ хаваа танилцуулаад хөрш болох хүмүүсийг дуудаж байна. Чи намайг харуултаа. За. Би тэр бүр яг энэ хажуудлах энэ байрнууд руу орох гэсэн. Тэгсэн чинь ормоор байсан сургуулийн зоонд манд батдаггүй юм байна лээ. Тэр байрнуудад орсон бол Монгол шиг амьдрах юм шүү дээ. Хүүхдээ гаргачаал гэрээсээ хараал. Хөлнөөс ингээ хөдлөөд байсан. Яа энэ бол манай гэрээс 10 минут яваад байдаг хөрхөн том мол байна. За анхны ажилтаа явалтай амжилттай юм шиг гоё. Амар амжилттай явчихсан. Өрөөс нүрчсэн үү? Хэдэн минут явсан? Өглөө 30 минут. Цоч гисэн ялгаа авахгүй яг л 30 минут. За энэ олон бокснууд юу захиалсан бол харцгаа. Охоо. Гал. Одоо энэ хоёрыг харна. Хоёрыг робот хараад робот хоолунд хийж өгөх шүү заяа. Өөе, чи бити бодлоо яриад байл та. Яагаад худлаа гэж? Subscribe if she's lying. Өдөртөө шал цэвэрлэх гэдэг бол айгүй чанга ажил болсон юм лээ. Анх удаа цэвэрлэгч робот авч үзсэн тэгээд. Такси. Тэр юуны ширээ? Чи ухтай хөвөл тавих ширээ. Please come. Ингэж шалгаа байхгүй хөш. Тэгэд нэс нь формууд авах юм. За харин ээж нь гараад ир. Ямар сүртэй сорооч юмраач хүмүүстэй юм биш үү? За энэ хаус стайлд орсон энэ клонтлын хадлаа. За энэ манай Point Cook Монгол холбооны ерөнхийлөгч гэртэн тий. Яа тийм ерөнхийлөгч юм нэ. За миний хүү хөрхөн шинэ сургуульд орж байгаа юм чинь. Надад гоё бэлэг өгөх гэдэг юм аа тий. Nice. Маргааш өглөө өгчихөө. Чи байхдаа хармаар байна уу? Яа, эрэхтэн өгсөн дээр хаа. Сургуулиас эрэхтэн. Бэлтчихгүй тий. Надаа юу өгөх юм гэдсэн аахгүй юу? Та бэлтээр ичих шиг тий. Та орчихсон. За янз. Хараа зөндөө баярлах хаа. Хөрх. Чи би унахаараа бичсэн үү? Мимис. Хана.
Өдөр хэлцээ. За одоо өнөөдөр шин сургууль дээр ягаад хүүхд харагдах байгаа юм тий? Өнөөдөр чи сургууль мөн өнөөдөр бүтээсэд гараад ирсэн юм шиг байна. Бүтээсэн биш ээ. Who wants to see my present? Please subscribe if you want to. Ямар исэн? Hi. It's Not the present. Huh? Not the present. Do you like it? Тавтай морол үрэмэн дурсан бүтээх ном. 7 миний контент хийж байгаа сандлыг хитрхи цагаан биш үү? 2 хүүхдээ боддог гэдэг. За миний сентийн Mother of Dragon гэдэг ямар их цагаанлаг юм бэ те. Ингээд. Ер нь хор аваад байгаа юм хайш гэж жолооны сандал шиг гэж гарч ирдэг. Шүдний цаг авсан уу? Энэ минут юу хараа энэ? Галаа. Тэнгүү тийм хараа. Нас яагаад таа? Масаж. Дээрээс нь хаалн заяа. Машин судлаа шүү дээ яваа. Би өгний сандлыг өөртөө авсан юм. Тэгтэл энэ намхан хүний зовлон гэж толгоор орж ирээд амар хэцүү. Тэгсэн чи золоо сууж үзээ таалагдсан. Тэг ер нь юм фуд ресттэй сандалнууд ер нь амар гоё юм байлээ хэрвээ. Гэртээ сандал авахар сонирхож байгаа хүмүүс байх юм бол. За жолооныхаа тестийг өгөхгүй ирсэн байна. Юу бодно одоо харцгаая. Би жоохон сандарчлаа гэхдээ. Өөг нь гайгүй юм байна л да. Би хурд хэтрүүлчлээ. Игнийг амжилтаас хэлсэнтэй амар хөөрөөд гიშгэ насна чи. Тийм намайг хүргэж ирсэн хоёроо. Энэ хоёрыг одоо унсан жолооч буцаад аваад явах хэвээр. Золоо намайг чамаг бол яагаад унгааж байгаа юм бэ гэж хэрүүлэх юм байхгүй. Зүгээр аацтаарсангүй л гэдэг юм байгаа гинэ. Ээж нь унчлаа ээж аргатай. Гэхдээ хурд хэтрүүлж унана гэдэг бол миний хувьд бол баг нэр төрийн хэрэглээ. Хэтрүүлчихсэн. Саагүй юм аа чи. Ингэж хоёр чи сурдаг хэтрүүлчихсэн гэж байгааз. Манай жолооны багш нар бол намайг ягуу үнэс жоохон хурдан явж ийн гэж загнадаг байсан бол өнөөдөр би хурд хэтрүүлж унлаа штэ. Түгээрээ би дараагийн удаа ална би. Зорыг хараад хэлсэн заяа. Тэгээд бас хурган амбицтай тий. Яасан гэлээ. Золооныг унжсэн болохоор золоогоос бас амжилттай хүлээд шууд анхныхаараа тэмцчихээ. Гэж бодсон чинь чадсангүй дээ хөө. Мартач бокснуудаа зэгтлээ. Баялаач юу ингэж баг амьдралтай нүүж үзэх юм байл шүү дээ. Түчмтэй аваад явдаг Дандаа ч юм тамтай л нүүжсэн болохоос шүү дээ. Бүрээ гэрээ нүүлгэж исэн тохиолдол анхудах юм бэл. Тийм биш дээ. Нилээн том ажиллаад юм байна. Хавсандаа л үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Маш гоё байгаа. Яг мэдгүй одоо чи ирэл нэг ихтгэл онцлоо л да тий. Тэгтээ ихний сэтгэл бол маш гоё байна. Өвлийг хэрэг давхыг харцгаая. Илүү сайхныг дэлгэрэнгүй. Өөрөө янзлж тусаад шинэ өрөөнөөс подкаст хийх болно. За бай бай.